ер нь бол хүнд хүсээгүй юм а бусдад хүсэхгүй гэдэгтэй адилхан. Өөрөө идэхийг хүсээгүй юм а нөгөө хүнд өгөхгүй байхыг ирмэлцдэг. Өөрийнхөө доор ажиллаж байгаа болоо өөрийнхөө хамтран ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэн яг тэрийг захиж хэлж авдаг. Гэхдээ яг хэрвээ хоол хийгээд эхлэх юм бол хэдэн цаг, хэрэг материал, хэрэг хүс, хүч, хичнээн мөнгө төгрөг үргэлжлээс хамаагүй болчихдог. Яг тэр хоол, яг тэр шажигнж байгаа чимээ, яг тэр махны болж байгаа өнгө хувиралт кино мэн дээр аюу гардаг штэ ингээд хариулт нэг ингээд чимээ чагнаад так гэдэг нэг юм чимээ бол яг тэр шиг мэдрэмж ингээд төрдөг. Тэр аюу гоё. За яг тоогооч талд одоо нүүрслэхний салбарт ажиллаад 11-2 дахь жилдээ ажиллаж байна. Анх өстө нөгөө өдөржингөө шуудад хүмүүстэй ноцолддог байсан. Тийм үеэсээ. Одоо болохоор хаяа шуудад хүмүүсээ санах юм аа гэдэг шиг. Манай хоёрын хуваар яах юм? Энэ 7 хоногт нэгтгэд ажиллаж байгаа ш. Дараа талаас нэгтгэх байхгүй. 5 дахьд бүтөө. Орой хаатал ажиллана. Тэгэхээр өнөөдөр надтай хамт юмаа захичаад тэгээд дараа 7 хоногт захгүй гүрээсэн ч болно. Дараа 7 оны нэгдэх өдөр нэг 40 хүнтэй ивент орж ирэх гэж шиг байна. Би өдөр үний санал явуулчихна. За өөр хэлж ярих юм байхгүй те. Тэгээ бүгд рүү ажилд орсон. Хичтэй. Би өөрөө Итали хоолнд айгуу дуртай. Итали хоолнд дундаа пастанд дуртай. Пастанд дундаа бас яг нөгөө хүмүүсийн шүлний гомон гэж нэрлэдэг байдаг. Богинохон гомонгуудыг яг пастанд нь яг өөр яг үндсэн зориулалтаар ашигласан хоолнуудад бол сайн. Гэхдээ нөгөө манайхан гэдэг шиг одоо бид арай тэр соёлыг мэдэх болоогүй ч юм уу шүлний гомон гэдгээр нь хараад байгаа учраас хямдхан гомон гэдэг нүүдээр харах тохиолдол байдаг учраас яг тэр соёлыг дэлгэрүүлэхийг одоо айж мажмар хичээгээд соусаа ихнээс нээгээд соусаа танигдчих юм бол дараа нь гомонгийн соёлдог. Ийм соус, ийм гомонтой гэдэг соёлыг бас түгээх сонирхолтой. Тийм болохоор миний яг нэрийн хоол нь би паста л гэж. Анх амжилтанд хүрсэн хоолн дээр бас паста байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол паста. Улаанбаатарын амт юу? Айгу хурдан, айгу хүнд амт гэдэг. Хүмүүс айгу яаруу. Тэгээ бас их хэмжээгээр авахыг хүсдэг. Нэгси. Хорийн чавга шүү дээ. Хорийн чавга нь манай уухийн бол бүгд хорийн чавга л ер нь хамттай байсан. Тэгээд яг юунд нь болдгоо байсан мэдгүй дахуу ингээд нэг гом байдаг байсан шүү дээ. Ер нь л амар муу гом шүү дээ. Бид бүгд л мэдчихэ 100 төгрөгийн гом. Тэгээд тэр гомон ер нь бол нэг удаа нуугдаж идээд бас л аавд баригдаал загнуулж байгаа. Яг тэрийг тэгж бүрд нуугдаж идэн гэдгээр дурлсныг бодоход л айгүй ой танд тод үлдсэн амт байж сургуулийн цайны газрын одоо ингээд тогоон ингээд бүр идэгдээд нөгөө нэг никл юуны идэгдээд төмөрнүүлдээд соусанд нэм нэг муухай төмөрний амт орцсон тэр амт ер нь мартагддаггүй нэг тийм хэдийн муухай ч гэсэн айгүй дурсамжтай л амт байгаа л та. Тэгээ хүүхд насны гэх юм бол би ер нь далайн бүтээгдэхүүнд өөрөө жоохон муу. Гэхдээ сам орхойг бол ер нь амар сайн иддэг болцсон. Ер нь идэж чаддгүй, идэх сонирхолж байгаагүй ер нь анхнаасаа тэгээд яв сонирхоод идээд үзьегээд тэгээ бүр ингээ яг сэтгэл зүрхнээсээ ингээд минь надад таалагдсан далайн бүтээгдэхүүнээс хоёр далайн бүтээгдэхүүн байдаг. Тэгээ тэр хоёрын нэг нь бол ялчгүй сам орхой. Тэгээд сам орхой хүмүүс ингээд далайн жом, минетрэ гэл агуу муухагаар ярьдаг л да. Гэхдээ ингээд хэрвээ дэлхийд дээр ингээд цөмийн мөнгө дэлбэрэх юм бол жом сам орхой хоёр л амьд үлдэнэ. Ордер нэг шоколад бокс, нэг чикен терияки. Анх удаага захиж идэж үзсэн. Одоо өөртөө хожид хязгаарч харагдаж байгаа нэр мэрийг захихаас бит яагаараа гэж үздэг. Амар гоё life experience бол амьдралын туршлага болно. Тогооч болох ч одоо өнөртөө хэлэхэд бол
дэмидэ гэдэг шиг. Жаахан хэцүү шүү. Тэгээд хийгээд даваад гараад сураад ирэхийн цагт бол хоол идсэн хүн хизээж муухай аштай байдаггүй. Тийм болохоор одоо миний фэйсбүүкийн тайтл дээр байдаг л да. Хоол идсэн хүн хизээж муухай аштай байдаггүй. Ад жаргал бүтээдэг. Тийм болохоор бид нар л ад жаргал урлаач гэж би ярих.